үн цэнийг нэмэгдүүлэх гинжин хэлхий гэж орчуулбал Монголд илүү тохиромжтой юм болов. Тэгэхээр аливаа нэг бүтээгдэхүүн байгал дээр байгаа бодит чулууг тэрийг тэнд аваачаад iPhone утас болгохын тулд энэ бүхэн дээр л ерөөсөө шат амжилга болгон дээр энэ үн цэнийг гинжин хэлхийний ойлголтууд явж идэг. Тэгэхээр энэ үн цэнийг гинжин хэлхий гэдэг ойлголтын талаар яг энэ төрөмжин компани бол маш сул байдаг. Маш сул. Ер нь байхгүй гэж хэлж болно. Тэгээд бас нэг одоо яг энэ дээр ханган нийлүүлэлттэй холбоотой бас нэг юм хэлэхэд төрийн өмчийн компаниуд доктортой үйл ажиллагааг хангахын тулд энэ худалдаа авалтын тухай хууль гэдэг юм бол одоо тэр чөдөр болдог гэж хэлж байна. Худалдаа авалтын тухай хуулийн гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр одоо хідэн хизээч бизнес хийж байгаагүй, хизээч уурхаад ажиллаж үзээгүй. За ингээд одоогийн 126-ыг харахад ихэнх нь нийгмийн шинжилгээний усуд багш юм те. Хуульчдтэй. Тэгэхээр энэ байгалийн шинжилгээний усуд ховор. Тэгэхээр нийгмийн шинжилгээний усуд бол одоо магадгүй юу гэдгийг за тэр нийгмийн шинжилгээний талаас бол арай өөр юм боддог байх цаана те. А гэхдээ бодит амьдрал дээр тэр бүхний энэ усуудын баталж байгаа хууль нь амьдрал дээр яаж буудаг вэ гэхээр нөгөө нэг одоо хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулах тийм ээ. Доктортой менежментийг алдагдуулах ерөөсөө л ийм л юм руу авчдаг. Тэгэхээр энэний зүгээр нэг бас нэг жишээг одоо энэ эрдэнэ төлөвлөлтөөр дээр аваад хэлэхэд одоо ч яг нөгөө нэг үе бодоход нөгөө хуучин цаасан юу тендер байдаг байсан бол энэ жил одоо нөгөө ер нь одоо сүүлийн хэдэн жилүүдээс нэг захимаар одоо тендер шалгаруулалт явдаг болчиход байгаа тийм. Тэгээд захимаар тендер шалгаруулалт гэдэг нь зүгээр л цаасан дээр хевлээд сканердад оруулахыг хэлдэг.